За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд нөгөө хосын харилцаан дээр уншлага хийгээч гэд хүсэлтүүд ирээд байгаа хгүй. Тэгээд хосын харилцаан дээр нэг уншлага хийе да. Гэтэ би хосын харилцаан дээр нэг сайн уншлага хийж чадахгүй хоёроо сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч байсан хосын харилцаан дээр нэг уншлага хий. Хүн хоорондын харилцаа, хосын харилцаа. За тэгээ ганц бие байгаа болон хэрвээ яг хостой байгаа хүмүүс гэд ер нь хуваагаад яриа явчихсан билүү яа гэм блэ. За ямар ч хэлсэн ямар хөө үзрүүд яаж гарч ирээд картууд маань юу хэлж ин тэрнийхээ зарчмын дагуу явъя да. За ингээд өнөөдөр уламжлалт ёсоор 5 хүзрийн сонголттой хосын харилцаанаас 5 хүзрийг нэгийн сонгоорой. За нэгдүгээр хүзэр энэ нэгдүгээр хүзэр шүү. Хоёрдугаар хүзэр 3 4 5. За тэгэхээр яг та хэд одоо ингээд их олон юм бодохгүйгээр нэг хүзрийг энэ 5 хүзрнээс нэгийг сонгоод аваарай. 1 2 3 4 5. Яг өөрийнхөө татагдж байгаа нэг картыг сонгож авмаар байгаа яг нэгийг та нар минь сонгоод аваарай. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүс. Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань энэ картыг сонгосон байна. Тэгэхээр энэ карт нь болохоор хүн хоорондын харилцаанд чинь нэг тийм яг тодорхойч гэдэг юм үнэн зүйл бараг байхгүй байна гэсэн утгатай байдаг. Хин нэг нь ямар нэгэн зүйл үннээ одоо нууж агаач гэдэг юм уу яг бүх зүйлээ бодтой үнээр нь хэлэхгүй байгаа тийм зүйлийг бас хэлж явах магадлалтай байдаг. Гэтэ энийг бол шууд утгаараа хуурч яах гэсэн үг биш л дээ. Ямар нэг өөрийнхөө мэдрэмж ч байдаг юм уу амснаа мэдрэмжээ нуугч байдаг юм амснаа биелүүлэхгүй байх. Өөрийгөө шал өөр дүрээр харуулж байгаа ээж магадгүй эсвэл асуудлыг зориуд тойрж явах гээд байгаа нэг асуудлаас цухтаагаад байгаа тийм харилцааны талаар энэ карт нь хэлж яадаг. Заримдаа бүр нэг хүнээс нэг хүнэнтэй нөгөөтхөө биш өөрийгөө хуурж байгаа байдлыг хүртэл харуулж яадаг. Энэ харилцаа зүгээр удахгүй өөрчлөгдөн гэж бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлс хийж байгаач байж магадгүй. Тэгэхээр итгэлцлийн асуудал аль хэдийн үүссэн бол энэ карт түүнийг улам тодруулж өгнө гэсэн үг. Нэг ёсондоо хин нэгэндээ итгэхэ байсан ч гэдэм үү хин нэгэн чинь нэгнээсээ ямар нэгэн зүйлийг нуугаад байгааг илтгэж байгаа байж магадгүй. Тэгэд одоо тэр хосуудын хоорондын тэр нэг хайрын мэдрэмжийн байрлалд бол тухайн хүн мэдрэмжээ бас нэлээ үннээр нь хэлж өгөхгүй таны одоо тухайн хүн биш л дээ нөгөө таны нөгөө хос чинь тэгээ үннээр нь хэлж өгөхгүй харилцаанд оруулж байгаа харилцаанд орж байгаа зорилгоосоо ярьж байгаагаасаа бүр шал өөр зорилготой байж магадгүй. Тэгээд энэ ер нь бол нуугдсан зүйл чинь яг бодит нөхцөл байдал дээр удахгүй ил болж гарч ирнэ. Танаа хос ч гэдэм үү эсвэл та ямар нэгэн нөхцөл байдлаар аливаа нэг зүйлийг нууж байгаа бол тэр нөхцөл байдал ил гарч ирнэ шүү гэдэг нөхцөл байдлыг бас хэлж байгаа карт байдаг шүү. За мөн бас энэ карт маань таны хостэй яг ингээд өөрт хэрэгтэй үедээ гараад ирдэг. Яг л өөрийнхөө төлөө бүх зүрх сэтгэл нь цохилдог тийм хос байж магадгүй байна. Тэгэхээр энэ карт нь бол ер нь бол хосуудын хооронд аль нэг тал нь нэгнээсээ нуух зүйлтэй байна гэсэн үг. Гэхдээ энэ нуух зүйл нь удахгүй ил гарч ирнэ гэдгийг хэлж байгаа карт байдаг л да. Тэгээд яг одоо та цуг байгаа хостойгоо ямар нэгэн шийдвэрийг шууд гаргамааргүй байна. Энэ картуудаар бол одоо танаас юм нууж байгаа гэж магадгүй байгаа штэ. Тэгэнгүүтээ ахиад нэг ингэж тавина. За ахиад
Таны хараад байгаа өнцгөөс шал өөр өнцгөр хосыгоо харж олж хараарай. Таны мэдэхгүй нэлээд олон зүйл байна. Магадгүй ингээд тантай хамт байгаа хос жоохон дүр эсгээд өөр нэгэн дүрийг бүтээгээд яваад байгаа гэж магадгүй ах юм. Тэгээ маш сайхан юм ирээдүйн хамтралч гэдэг юм уу, маш сайхан зүйлийн тухай ярьдаг. Одоо хоёулаа ингэнэж гэдэг юм уу, ингээд бүр нэг сайхан зүйлийг бий болгоод тантай ингээд одоо л яг гоё ярьдаг шатан дээрээ байгаа. Тэгээд тэр бүх ярьжсэн зүйл ч гэдэг юм уу, ярьж байгаа зүйл нэг жоохон яг бодит амьдрал дээр хэрэгжих жинхнээсээ тэр зүйлийг хүсэж байгаа хүн үү гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй байдгийн бэ шүү. За тэгээд энэ хүн бол дотоод сэтгэлдээ асар их тийм хартай. Гэхдээ тэр хартай нөхцөл байдлаа өөрийнхөө одоо нөгөө нэг дотооддоо ингээд дараад янз бүр болоод байдаг гэсэн үг шүү. Тэгээд та бол одоо ингээд одоо та магадгүй тэр хосынхоо үүсгээд өгчгсөн тэр дүр төрхөнд итгэхийг хүсэж байгаа, ярьж байгаа бүх нөхцөл байдалд нь итгэхийг асар их хүсдэг байх л да. Гэхдээ яг нөхцөл байдалдаа та нүүр тулах үед маш их сэтгэл санаагаар унана. Яалтчгүй бүр одоо юу билээ эн чинь гэд нөгөө нэг сайхан яриад байсан, нөгөө нэг мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд, нөгөө л нэг таныг би өстой жинхнээс ойлгож ийн гэл одоо тэ танд юусаа ингээд би чамаагаа ойлгож ийн өө харин тийм байдэн штэ ингэдэн штэ гэд яриад байсан бүх юм нь яг бодит амьдрал дээр хэрэгжээд яг тэр мөрөөдөж та хоёрын ярьдаг байсан зүйл биелээ олох юм уу гэвэл бас үгүй байдалтай. Тэгээд би болвол ингэж бодмаар байна. Та яг одоо хамт байгаа хосынхоо жинхэнэ мөн чанарыг ч гэдэг юм уу ерөөсөө огт олж хараагүй байна. Яг танд тэр ярьжсэн шигээ энэ хүн тийм хүн мөн үү биш үү гэдэг дээр нэг шалгалт хийгээд үзчихвэл яа гэм бэ. Гэхдээ энэ нь ингээд таныг хардас ирдэл хүнийг мөшгөж мөрдөөд яв гэж байгаа үг биш л те. Гэхдээ ер нь ярьж байгаа нөхцөл байдлууд болгон дээр нэг жоох ингээ өмнө ярьжсэн зүйл дээр нэг анализ хийгээд бодоод үзээрэй гэж хэлээ. Тэгээд энэ хостойгоо та яг одоо үерхлийн төвшөнд хэрвээ байгаа болвол зүгээр сайхан аз жаргалтай цаг бүрийг сайхан аз жаргалтайгаар өнгөрөөгөөд үерхэх хэмжээндээ л байгаараа. Яг гэр бүл болгоч гэдэг юм уу цаашдаа нэгдмэл харилцааг үүсгэн гэвэл энэ хүнээ нэлээд сайн таньсныхаа ар дээр наад хөдөлгөөнөө хийгээрэй гэж хэлмээр ах юм. Тэгэд танаа хос ч бас жоохон ер нь ууж идэх дуртай ч гэдэг юм уу, орж гарах дуртай байна уу? Энэ хүн угаасаа жоохон тийм хөнгөн гоё өөртөө таатай нөхцөл байдлаар амьдрах дуртай хүн бэ шүү. Өөрт хамгийн гоё тааламжтай зүйлдэл дуртай гэсэн үг. Тэрнээс таны сэтгэл зүрэх яг хаана очиж яаж шархалах вэ гэдэг дээр нэг тийм ач холбогдол өгдөггүй төрлийн хүн юм шиг байх юм. Тэгээд энэ хүн маань одоогор би түрүү хэлсэн ш нэлээд тийм хартай хэцүү хүн гэж хэлжсэн ш таныг эцэст нэг юм нарциссист зан гаргаач гэдэг юм уу юм бүр ингээд хайрцаглаад барьчиж мэдхээр ах юм. Би таныг яг одоо байгаа хостойгоо сонголтыг зөв хийсэн хэсэгтэр бол энэ картуудыг хараад нэлээд эргэлзэж байна. Яг одоогийн таны харж байгаа тэр дүр төрх болвол өөрийнх нь яг байхыг хүсдэг ч гэдэг юм уу те болохыг хүсдэг тэр дүр төрхөөл танд харуулад байгаа болохоос ш яг бодит амьдрал дээр ингээд нүүр тулаад гараад ирэх юм бол наад хүн чинь жоохон өөр л төрлийн хүн байх юм. Магадгүй айгүй тийм хамт олонсоо ингээд хүмүүс дунд байхдаа бүгдтэй тийм нийлэмж нийцэл сайтай те хүн болохондоо арга ивэ олоод ярилцдаг байж магадгүй хүн байна. Гэхдээ яг танд одоо хэрхэн хоёрын харилцаа би ер нь таны хосыг нэлээд муулах гэдэг байна. За ёстой уучлаарай. Гэхдээ нэг ийм л хүн бодит байдал дээр зөвхөн өөрийгөө боддог ч гэдэг юм нэг тийм хүн байх гад заахын. Тэрнээс үүдэлтэй таны сэтгэл зүрх нэлээд шархлан та ч өөрөө энэ нөхцөл байдлыг дотоод мэдрэмжээсээ мэдэрч байгаа штэ. За энэ нэг л
бүх зүйлийг өөрийнхөө хүслээр байлгах сонирхолтой хүн юм да. Ер нь ингээд намайг нэг багаар ингээд атгандаа хийгээд бадцчих сонирхолтой байна да гэдгийг таа ч гэсэн мэдэж байгаа. Тэгээд таны одоо энэ бодоод байгаа энэ хүн биш шүү. Таны үгүй энэ гэсэн үг байхгүй. Таны яг одоо ингээд энэ хүнийг тийм хүн гэж итгэжсэн тэр бодолтой холбоотой нэг дүр үсгэж гаргаад ирсэн наад хүнийхээ дүртэй хүн чинь яг жинхэнэ биш. Та бүр дараа нь өөрөө энэ хүн чинь ийм хүн байсан юм уу гэж бүр шокорхоор хэмжээний хүн байгаад ах юм. Уул нь хөөрхий чааваас айгүй лаглаг юм ярих юм а. Гэтэ би энэ хүнтэй бол ягаад ч та яг энэ дээр бол ганц би хүний тухай ярьж байгаа шүү. Үгүй яг тэр ганц би биш, уучлаарай биш шүү. Нөгөө үерхэж байгаа ч гэдэг юм уу гэрлэг байгаа хүний тухай ярьж байна. Тэгэхээр энэ хүний ярьж байгаа энэ амьдрал биш ээ. Зүгээр та бол энэ хүнтэй үерхэд л нэг сайхан энэ хүнээс авах ёстой сургамж ч гэдэг юм уу аваад хүнийг таньдаг болоод энэ харилцаагаа дуусгасан дээр хаа гэж хэлээ. За би одоо харин бүр аль үшээ нэг гэртээ орцсон хосуудын хувьд уншлах хий. Сая бол яалцчгүй дөнгөж шинхэн хосууд тэгээд нэг нь багтаа хүний талаар юм баха уншлаг гараад ирлээ. За тэгвэл та хоёр минь үшээ ингээ нэг гэртээ орцсон хамтын амьдралаа бүтээгээд цаашдын амьдралынхаа зам дээр ингээд цуг алхахаар шийдсэн. Аль үшээ алхаад эхэлсэн болвол яах вэ? Одоо та хоёр бол бүх зүйлийг амьдралыг ингээ бүр тгээс нь эхлээ босгож байгаа. Бүр босгоцсон ч хүмүүс байна. Тэгээд хоёрын амьдрал бол үшээ ингээд амар тайван байдал руугаа шилжээд орж байгаа. Би биэндээ асар их итгэдэг. Бүх амьдралыг ингээ багаар нь босгоод ингээд хурдцтай биш ч гэсэн багаар нь босгоод ингээд явж байгаа. Тэгээд хоёрын амьдрал бол угаасаа энэ удаагийн амьдрал хоёр ингэж хамтдаа гар гараасаа хөтлөөд энэ замналаар амьдрах байсан хувь заяатай тийм хүмүүс байна шүү. Одоо юу гэдэг? Угаасаа та энэ хүнтэй амьдрах байсан шүү. Бүр яаж ийсэн та энэ хүнийг одоо би таныг ингээ буцаага 18, 17 насны чинь ч гэдэг юм 20, 21 энэ тэр учирсан насны чинь аваачаа тавьсан ч та хаштаал энэ ханаас сонгох байсан ч гэдэг юм уу? Тийм байна. Одоогоор та хоёрын амьдралд бол айхтар муу юм гих зүйлс алга харьцангуй дайжгүй за тэгээд нэг юм болж исэн нь хүүхдээ алдчихсэн ч гэдэм үү гидсэндээ ахтаа өсөлтгүй ураг болж исэн ч гэдэм үү нэг тиймэрхүү юм болж исэн үү тэгвэл буцаад тэр хүүхд чи одоо ирэх гэж байгаа юм биш шүү. Эсвэл жирэмсэн хүмүүс үзэж байгаа энэ хүүхд нь асар мундаг хүүхд ирнэ. Хоёрын амьдрал энэ яг вэ энэ хүний амьдрал байдаг л ирээнтэй бараантаа л хорчлоо шүү дээ. Ингээл үзэх юмаа үзэл туулах юмаа туулаад явж байгаа. Гэхдээ өшөө цаашдаа гэрэлтсэн бүр ингээд үр хөвгтэй болцсон ч гэдэм үү бүр нэг гэртээ орцсон хосуудын хувьд бол та хоёрын амьдрал өшөө үржин дэлгэрж явна. За тэгээд ямар нэгэн байдлаар байр сууцтай холбоотой асуудлыг хоорондоо ярилцаад нэг тийм гаргалгаагүй юм шиг болоод бүтэхгүй юм шиг байдалд хүрсэн байгаа бол энэ нь зүгээр төр зүрийн гацалт юм байна. Буцаагаад биелэлээ олох юм биш үү? Тэгээ танаа хань нэг тийм таныг алгадах юм бол таныг алгачдаг ч гэдэг юм уу те таныг үнсэх юм бол таныг үнсчдэг яг ингээ хариуг ичээс тэр доор нь өгчдөг төрлийн хань ижил ах юм. Тэгээ та хань ижилтэйгээ ингээд сайхан харилцаатай ингээд гоё байх юм бол яг л тэр зүйлээ буцаагаад хүртчихдэг. Жоохон та хийгээл инээ тэрэ болоод ирэнгүүт танаа ханаас яг л тэрийгэ барьчдаг. Гэтэ та хоёр бол бүр дэндүү сайхан нэг нэгэндээ уусаад орчихсон хүмүүс байна дөө. Ер нь бол хосуудын хувьд нэгдүгээр картыг сонгосон бүр яг ингээд хань ижил болцсон хүмүүсийн хувьд бол ямар ч асуудал байхгүй хоёрын амьдрал өшөө их үржин дэлгэрч томорно. Гэхдээ мэдээж энийг жижиг амьдралын асуудал байна штэ нэг их жаргалын дот хэсэгхэн зовлон байхгүй бол бүх юм гонигтаад эзтэй яг тэрэн шиг хаяад явд юм байна. За тэгээд нэг нэгэндээ хүлээцтэй байж ер нь чаддаг л да. Гэхдээ ингээд яг энэ чигээрээ нэг нэгэндээ хүлээцтэй ингээд байгаад байх юм бол харцсангүй юм чинь докторжаад
ер нь айгүй сайхан зүйлсүүд дэлгэрэх боломжтой юм байна шүү гэж хэлье. За тэгэхээр би эхлээд дөнгөж үерхэж байгаа болон single хосуудынхаа хувьд дүүн чулуу юу хийж байгааг хармаар байна. За одоо дөнгөж үерхэж байгаа болон single хосуудын хувьд хэлэхэд энэ удаагийн харилцаа бол яг жинхэнэ бол амьдрал бүтээх харилцаа биш байна. Тэгээд зүгээр гой сургамж өгөх харилцаа байна. Таныг бүр шал ондоо төвшний шал өөр хүн бас хувь тавилан чи учрах гад хүлээж байгаа шүү гэж хэлье. За харин үжээ ингээд одоо гэр бүл болсон хүмүүсийн хувьд бол тэгэхээр дөрвөн чулуу нь юу хэлж байна вэ? Тэгээ яг ингээд үгээ аваад тэнцүү сайхан яг л энэ тэнцүү би бинийгээ хайрладаг энэ тэнцүү байгаа. За одоо л нэг жоохон ингээд нэг амьдралд ирж байгаа бэрхшээлүүдийн өмнө заримдаа сөхөрчгөөд л байгаа юм байна. Гэхдээ битээ сөхрөөрөө та хоёр гэхдээ дэргүү энэ орчлонгоос бүр энэ бие барж дуустлаа цуг явах хань ижлүүд учраас нэгнийхээ алдааг жоох ойлгоод аливаа юм дээр жоохон буулт хийгээд явчих юм бол харьцангуй сайхан явждаг. Та ер нь ханаасаа сайхан юмыг мэдэрмээр байгаа бол та өөрөө ихлэ сайхан хандлага гаргаараа тэгвэл таны хань яг тэр хандлагыг чи өгчдөг. Та өөртөө тавгүй харилцаа хүсэж байгаа бол хандаа бас яг тэр харилцаагаа өгч бас таныг тавгүй олгоод өгч чаддаг тийм л төрлийн хань ижилтэй хүн юм байна. Хоёрын амьдрал угаасаа үржин дэлгэрэн хязгааргүй урт хугацааны амьдрал, уртын замын амьдрал та хоёрыг маань хүлээж шүү. За ингээд нэгдүгээр картыг сонгосон хүмүүстээ амжилт хүсье, баяртай. Хоёрдугаар картыг сонгосон хүмүүс. За хоёрдугаар карт бол энэ байна. Тэгэхээр энэ дээр бол энэ хосын харилцаанд нэг тал нь бол харилцаанд жинхэнэ сэтгэл мэдрэмжээ байрцсан бүр тийм мэдрэмж өндөртэй байгаа. Гэхдээ бодит байдлаасаа илүүтэй өөрийн хүссэн хайрын тэр дүр зургаараа тий харилцаагаа харах эрсдлийг гаргаад байгаа гэж магадгүй. Жишээ нь тэр хүн өөрчлөгч чинь бидний харилцаа сайхан болно гэх мэтээр бодит үйлдэлээс илүү найдвар төсөөлөлтөө итгэх шинж орж ирсэн байгаа юм биш үү. Ерөнхийдөө та магадгүй өөрийнхөө хостой илүү их тийм сэтгэл гаргаа тэгээд тэр хүнээс ингээд авч чадахгүй байгаа ч гэсэн үгүй нөхцөл байдал арай өөр болчихноо, гоё болчихноо, өөрчлөгднөө гэдэг нэг тийм найдварын итгэлийн галыг асаагаа тэгээд тэрэндээ илүү их ингээд итгээд байгаа ч гэдэм өөрийнхөө төсөөлөлтөө итгээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд мөн өөрийн тэр хилээгүй мэдрэмж гэдэг юм уу удаан хугацаанд дотроо хадгалсан тэр хайр нөгөө хүнээс санах тэр сэтгэл саналцж байгаа байдлаар тэр сэтгэлээ айгуу тийм романтик байдлаар төсөөлөд байна гэсэн үг байхгүй юу. Би яг энэ харилцааг яг байгаагаар нь харж байна уу эсвэл харахыг хүссэн тэр өнцгөөрөө хараад байна уу гэж нэг удаа өөрөөсөө асуугаараа гэж энэ карт нь сануулж хэлж байна л да. Тэг харагдаж байгаа зүйл тэг үнэн хоёр ч бас зүрж болцсошгүй байдалтай байшгүй гэж бас хэлжээдэг. Тиймээс яг энийг харахад бол шууд нөгөө тал чи хайр байхгүй гэж тайлахгүй л да. Харин мэдрэмж агаач тэр мэдрэмжийн дунд нуусан үнэн хит романтик төсөөлөл эсвэл боддоор ярилцаагүй зүйл байна гэж хэлмээр байна. Магадгүй та ингээд нөгөө нэг тэр хүнээ өөртөө дэндүү ингээд сайн гэд яг нэг өөрийнхөө тэр үүсгэсэн ертөнцтэй нэг өөрөө нэг тийм ертөнц юм зохиочоод тэр үүсгэсэндээ итгээд яг тийм л хүн байгаасаа гэж бодоод тэгээд тэр хүнээ яг тийм байгаа мэтэр төсөөлөн хараад байгаа байж магадгүй байж шүү цаад хүнээ. За хоёрдугаар картыг сонгосон хүмүүсийн хувьд тэгээд хоёр бол одоогоор ингээд яг гоё. За би дандаа ингэж байгаа шүү. Эхлээд дөнгөж эхэлж байгаа харилцаа юм уу сингл хүмүүсийн талаар ярьж байгаа. Дараа нь болохоор үжээ гэрэлцэн гэр бүл болсон хүмүүсийн талаар дахин уншлага хийж байгаа. Тэгэхээр хэрвээ гэр бүл болсон бол жоохон гүйлгэж агаад сонсно үсттэй. Тэгээд хоёрын хувьд бол одоо ингээд бүгдийг гоё хамтдаа хийнээс та бужигнуулнаа сайхан ингээд
болцоо игээл мөнгө хүрээл ингээл явж байгаа үе чинь байна л да. Тэгэл аль алиндаа ингээд буулт хийх үедээ хийгээл нэгнийхээ үгийг сонсох үедээ сонсоол. Гэхдээ таны мэдрэмжин дотор цаанаа л нэг сэтгэлийн углуурга дотор яг танд ингээд 100% тэр хүний хандлага чинь сэтгэлд чинь нийцэхгүй байгаа. Тэгээд тэр 100% сэтгэлд нийцэхгүй байгаа болохоор за тэр мэн ингэсэн л юм байлгүй да. Угаасаа л ийм гоё хүн энэ удаад л ингэсэн байна да гэсэн нэг өөрийн зураглалыг үүсгчээд яваад байгаа. Гэхдээ та хоёр ингээд аюу сайхан эвцэлдэж чаддсан байна. Ингээд жишээ нь хоол хамтдаа идэхээр явах юм бол яг нэг гоё мэдрэмжийн хоолоо зөв сонгоод явчихна ч гэдэг юм уу те. Нэг тийм эцэлтгэл хоорондоо зохицолтолгооны байдал илүүтэй сайн сайхан байгаа. Гэхдээ таныг биш дээ энэ картууд нь хэлж байгаа байхгүй. Та ингээд яг бүх зүйл ог 100% болцсон энэ хүнийг сонгох уу гэдэг дээр бас жоохон түр азнараад зогсоорой гэд нэг ажиглаад үзээрэй гэж хэлж байна. Гэхдээ та хоёрын харилцаа үжээ ингээд нөгөө гэр бүл болох төвшинлүүгээ ч гэдэг юм нэлээд дотносоод орчихсон. Магадгүй таны хосоос биш дээ. Таны яг тэр хүсээд байгаа мэдрэмжийг танд өгдөггүй ч гэсэн нэг тийм өгчмөр юм шиг итгэлийг танд төрүүлээд байдаг болохоор нэг тэр жижигхэн итгэлийг та томруулж бодоод л яваад байд юм байна. Гэтэ та хоёрын харилцаа бол нэлээд бүр ингээд гүн шатлууга үжээ орчихсан юм байна дөө. Тэгэд бүх зүйл болондоо гэл их л итгэлтэй байгаа. Гэтэ хамтдаа ингээд юм хийх гэхээр яг хамтдаа одоо ингээд юм хийх гэхээр жоохон мөнгөний проблемууд ч гэсэн гардаг ба хоёр талдаа ингээд нийлээ за энийг ингээд зохицуулчаад тэгж хийчээд хоёулаа нэг гэртээ орох уу гэж ярьдаг байж магадгүй. Тэгээд мөнгөтэй холбоотой асуудлууд чинь яг шийдэгдэх ч гэсэн тийм хурдан шийдэгдэхгүй байна. Тэгээд та хоёр магадгүй ингээд үерхэд нилээ сайхан цуг яваад бүр үжээ ингээд болондоо гэд ингэж яваад магадгүй одоо цаашдын бүр ингээд амьдралаа хамтдаа цуг гараа хөтлөөд яг энэ замлаар явдаг дээрээ оцсон байж магадгүй. Гэхдээ хаана яг ингээд нэг гэртээ ч гэдэг юм уу нэг замл дээр гараад ирэх гэхээр жоохон мөнгөний проблемууд үүсээд байгаа гэж магадгүй. Гэхдээ энэ зүгээрээ энэ шийдэгдээд гараад ирнэ гэсэн үг. Та тэгээд угаасаа ер нь бол хосно тэр цаад хостоо ингээд базуулцсан оюу ухаа дарахаараа ч гэсэн хэлсэн үгэнд нэтгээл тийм ээ тийгээ болчихноо гоё олчихно гэл базуулцсан л гэж хэлээ дөө. Тэгээд ер нь бол хоёрын харилцаа ингээд дараагийнхаа шатлуу гарч байгаа хүмүүс энэ хоёрдугаар картыг сонгосон болов. Би энэ хосын харилцаа унших чинь бас их төвөгтэй юм аа. Тэ яг хүнийхээ мэдрэмжийг нь барьж авч байгаад унших тэр миний цаанаас унших гэдэг чи өөр юм биш шүү. Тэгээд та хоёрын нөхцөл байдал ингээд ирээнтэй барантай явсан ч гэсэн та хоёр дараагийнхаа шатанд гарцсан байгаа. За тэгээд нөгөө хүн мэн надаа хайртай болов гэж эргэлдэж байгаа бол тийм байхгүй. Энэ хүн чинь угаасаа бүгдийг сайхан танд зохицуулаад байгаа байдал тэр ахгүй хийждэг. Магадгүй яг таны сэтгэл санаа цэцэн хүрэхгүй байгаа болвол тэгтээ тэргүүл тийм хүн таны тэр бодоод байгаа ер нь эцсийн бүлэгцэн юм байна дөө. Угаасаа л тийм л хүн юм чинь. Та энэ дээр нэг хямраал тэр хүнээс гаргаж чадахгүй хэмжээний юмыг нь илүү хүсээж ч гэдэг юм уу тийг шаардлага байгаа мó. Зүгээр энэ харилцааг харахад бол та хоёр бол үжээ ингээд нэг сайхан болчихсон одоо үерхлийн шатнаас арай гүн шатлуу дээшээ өгсөж байгаа ахаа цааштай амьдралын зам руугаа орох гэж байгаа. Тэгээд та ингээд энийг иймэрхүү юмараа өөрийгөө хуураад байдаг байхгүй. Ингээд та тэр хүнээсээ ингээд нэг гоё аммаар байгаа мэдрэмж байгаа. Гэхдээ тэр хүн чинь тэр мэдрэмжийг 100% танд яг тэр бодсноор ч өгдөггүй. Тэгэнгүүт л та тэгтээ гайгүй дээ болно эцтэй манай эн чинь тийм шүү дээ гэд нэг яг юу яадаг юм байна л та. Шалтгаан гаргаал ингээл тэр хүнээ өмөрх маягаар боддог. Гэтэ энэ нь зөв юм байна. Угаасаа л тэр чинь тийм л хүн биш дээ. Та хоёрын харилцаа нэг хэсэг салаад заяа. Салаад дунд нь аль алинд нь ч гэдэм аль нэгэнд нь юм шин
хүн орж ирж байгаад буцаад нийлсэн байна гэж яах вэ? Байна л та. Тэгээд тэгж нийлээд тэгснэ ахаад нэг тэр шинэ хүнээ айл нэг нь буцаагаад бодоод байх нэг тийм хандлага бас байд юм бэ. Гэтэ та хоёр хэсэг хугацааны дараа нэг гэртээ ороод нэгжиж гин үү? Бүр нийлж шүү. Ялцчихгүй. За энэ бол ингээд дөнгөж үерхэж байгаа ч гэдэг юм уу хүмүүсийн хувьд байла үе сингл байгаа хүмүүс дээрээ нэг 3 үзэр татаад нэг үг хэлчихэдхөө тэгээд үшээ гэрэлтсэн хүмүүсийнхаа харилцаа болон амьдралын нэг харъя. За эхлээд 2 дугаар картыг сонгосон сингл хүмүүс маань удахгүй заяа. Сайнтай, муутай бүх энэ амьдралыг туулалцах хүн чинь маш удахгүй ирлээ сингэлчүүдээ. 2 дугаар картыг сонгосон. Бүр янзын хүн ирээ шүү. Тун удахгүй шүү. Тэгээ дараа нь ирснийхэн дараа цаашдаа яах вэ гэдгээ бас харж болох юм тий. Дажгүй хүн ирэх юм байна гэж хэлээ. За одоо харин аль үшээ нэг гэртээ ороод гэр бүл болцсон хэрвээ хосууд энэ 2 дугаар картыг сонгоод харж үзэж байгаа болвол хоёр одоо ингээд нэлээд зарлагын үе байна те. Танаа одоо хоёрын аль нэг нь жоох юм тоглоом тоглодгоо биз. Нэг юм тоглох туртаач гэдэг юм уу? Боцоо тавих дуртай байдаг болвол энийг одоо ер нь жоохон зогсоо бол энэ цаашдаа даврын шүү. Тэгээд яалтчгүй нөгөө нэг юм нэлээд эмзэг хэцүү байдалд орохоор байна. Хэрвээ ингээд жоохон тоглох дуртай, бит тавих ч гэдэг юм уу тодорхой хэмжээний нэг боцооны тийм сонирхолтой танаа хос чинь байгаа болвол хэрэггүй гэж хэлээ да. Одоо ер нь жоохон амыг хазаар юуг нь татах үе нь болцсон байна зогс гэж хэлэх үе. Хоёрын амьдрал бас нэлээд дардан биш байна. Ингээд нэг амьдрал чинь сайн сайхан боломжууд айгүй их гарч ирэх юм аа. Тэгээд яг ингээд тэр боломжуудаа шүүрээд авъя гэхээр бас нэг жоохон тэг саадууд гараад ирдэг байж магадгүй шүү. Тэгээд та хоёр бас нэг тийм мөнгөн дээр аль нэг юм тийм хүнд залилуулж ирсэн үү? Тэрнээс үүдэлтэй хоёр танаа гэр бүлийнхний мөнгөний проблем жоохон тэр яг нэг бусад хүний бодоход их мөнгө биш ч гэсэн нэг мөнгөний зэр ингээд залилуулснаас болоод нэг тийм гэр бүлч чинь нэг мөнгө тогтоо байсан ч гэдэг юм уу нэг мөнгөний асуудалтай хүмүүс бас байна. Тэгээд хоёрын харилцаа яах вэ? Тэгэл бидэгээ сайхан та хоёр хамтдаа бүх юмыг бүтээж ил яваа. Бүдэрж ойчих үедээ бүдэрж ойч жишээлбэл аз жаргалтай байх үедээ аз жаргалтай уйлж дуудлаж хэрэлдэж зодтолдох үедээ гэл ингээл янз бүрийн ирээн бараа зүйлсүүд байна. Харин танаа гэр бүлд одоо ингээ мөнгөний хэрвээ проблем байгаа бол удахгүй энэ асуудал чинь чигдрээ зохицоод дуусчих юм байна. Харин таны хайны жил ч юм уу эсвэл та жоохон ингээ нэг боцоотой холбоотой асуудал дуртай болж эхэлж байгаа бол одоо зогсоороо гэж хэлээ да. За тэгээд энэ хостоогоо та бол ямар нэгэн байдлаар амьдралын салаа замыг үзэж хоёр тийшээ салж явахгүй дажгүй сайхан үргэлжлээд энэ амьдрал чинь тэр чигээрээ үргэлжлээд ингээд чигээрээ явхаар л байгаа даа юм шиг 2 дугаар картыг сонгосон гэр бүлтэй хосуудын хувьд юм байла. За ер нь тусад нь яадаг вэ ч те. Өнөр өтгөө айл болох нь те. Угаасаа хин нэг нь айлын нэг цөөхөн хүүхэдтэй айлын хүүхэд байсан уу. Тэгээд жоохон хүүхэдтэй болох сонирхол ихтэй ч гэдэг юм олуулаа байх туртай. Тэр нь биелээ болох юм байна шүү. Их олон өнөр өтгөн олон хүн ам бүлтэй айл болох юм байна. За ингээ 2 дугаар картыг сонгосон хүмүүстээ амжилт хүсье, баяртай. За 3 дугаар картыг сонгосон хүмүүс. 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань хосын харилцаан дээр ингээд үнэхээр гарцгүй мэт болчихсон, айдас сэргэлзээ, цаашдаа яах вэ гэж сэтгэл зүүн гүн хямраас сэтгэл зүүн гүн шарахтаа нэг тэр хамгийн таагүй үе дээрээ яваа хүмүүсийн
3 дугаар картыг сонгосон болов хостой холбоотой асуудал чинь таныг үнэхээр шархлуулж ин та үнэхээр зүхрэнгөө барж ин таны сэтгэл бүр ингээд гаргаад илгээд тэр сэтгэл чинь болоод байгаа юмыг ингээд гаргаад илгээд тавих юм бол баг ингээд тайфу те хар шуурах шиг зүйл болж байгаа юм байна л да. Гүн нилээн шархтаагаа хосоосоо шалтгаалсан. Тэгээд та энэ хоссынхоо ингээд аль болох сайн сайхан чанарыг хараад ингээд нилээн урагшаа тэмүүлээ зүтгээд энэ хостойгоо ингээд харилцаагаа авч үлдэх гэж гэдэг юм уу, энэ хосынхоо энэ нэг тавгүй айш ийм тавгүй ууж иддэггүй тийм зүйлүүдийн дисэд дивчээд ингээд яваад байгаа боловч одоо бол таны нөхцөл байдал нилээн ингээд тэсгэл алдсан тий бүр яахаа бол яйда байц гэдэг дээр ирчихсэн. За нэг ялангуяа гэр бүлтэй холбоотой гэр бүл болцсон хосуудын хувьд энэ 3 дугаар карт бол нэлээд хэцүүгээр хилжлээ л да. Ер нь бол таны энэ та мянга энэ хүнийг засар чинь энгийн болчихно гэж итгээд бол нэмэргүй юм байна дөө. Энэ хүн болохгүй шүү дээ. Ингээл таны сэтгэл санааг уймруулаад хямраагаад зовоогоол өвдгөөл гимтэйгээл явна. Нэлээд асуудалтай тааж гисэн ингээд өөрийн амьдралын замаа сонгох гээд ингээд шийдвэрээ гаргах гээд зүтгэж байгаа боловч яг бас дөрвтөө шийдвэрийг өгч чадахгүй ингээд буцаагаал тэр хостооч гэдэг юм уу нэг санаа автагдаад буцаж байр сууриндаа гүйж очиод ах юм. Энэ харилцаа нэлээд тийм асуудалтай гэр бүлийн харилцаа байгаад байна шүү. За би энэний дараа үргэж байгаа болон энэ гэр бүлийн харилцааны дандаа юунаар гараад ирлээ. Картууд тэгэхээр дараа нь болохоор үргэж байгаа болон синглчүүдийг энэ хэсгийн дараа уншиж өгье. За тэгээд энэ гэр бүлтэй холбоотой асуудал дээр нэлээд гүн шарахыг авцсан. Гэхдээ та нэг сонин ингээд давтагдах зовлон руугаа өөрөө байн гүйж очоод ингээд ихтгэл тавиад идэх юм байна дөө. Тэгэл яалчгүй энэ надаас салахгүй ингээд байгаа юм чинь би ингэхээс өөр гарцгүй байна гэдэг нөхцөл байдал руугаа өөрөө очоод идэг гэх юм уу? Танд байна штэ. Ер нь бол салаа зам дээр гарч ирээд ингээд замаа салгаад явсан ч гэсэн амьдралын замаа салгасан ч гэсэн асар их хүч төвчээр дисвэр юмыг босгоод ирэх тийм тэнхэл байдаг. Гэхдээ та жинхэнэ бодит өөрийгөө үнэхээр гээгээд урдчихсан юм байна. Таны тэр жинхэнэ бодит хүч хаана вэ нэ гэж асуумаар ах юм. Уул нь байгаа штэ. Та ухаад гаргаад ирээжээ. Та өмнө нь ямар их агуу хүчтэй мундаг хүн байлаа. Одоо гэсэн чи өөргөө нэг эргээгээд хардаа. Та яг одоо өөргөө толинд хараарай. Таны харц ямар байна? Их гунигтай байгаа. Та өмссөн хувцас өөрийнхөө бие ийм байдал мөн хөдөлгөөн биеийн хилэмж эднүрээ нэг толинд хараадгаач гадны хүний нүдээр та ийм л болоод хувирсан бэ штэ. Тэгэл энэ амьдралын төлөө болгоноо бүтээнэгэл энэ хажууд ханыхаа төлөө зөндөөл зарлага зөндөөл юмыг гаргаж гүйлээ. Тэгэд одоо үр дүн нь хаана вэ нэ гэж би танаас асуумаар ах юм. Хэцүү байна. За би та одоо хараа энэ 3 дугаар картыг сонгосон хүн маань та үнэхээр энэ амьдрал дээр цэг тавихаар 100% шулуудсан болвол салан зөвөө яг шиг энэ амьдралдаа байсан дээр үү гэдэг дээр үзэдэх юм. За төрүүлээж агаарай. За гэр бүлтэй хүмүүсээ үзэж салчвал цогтой амьдрал. За салъя гэж бодсон салахгүй дээ буцаагаал нийлчин дээ. Гэтэ та хантайгаа буцаад нийлсэн ч харин цаашдын замналч чинь овоо гэрэл гарч ирэх боломж байгаа дээ шүү. Та яг одоогийн нөхцөл байдлаараа бодлол магадгүй энийг яг гэр бүлтэй 3 дугаар картыг авсан хүмүүс салъя гэсэн нэлээд бодол ингээд суурлаад босоод ирсэн байгаа бах. Та хоёр нийлээ салаа сурцсан хоёр хүн байж тээ. Та салаад явна.
Тэгээ явлаа гэхэд танд эхэндээ бол маш гоё байна. Тэгснэ ахаа сэтгэл санаа чи унаа, сэтгэлээр унаа. За тэр чи өстө тэгэл тэрийг болохоо ээжтэй, энийг болохоо ойлгоч. За шаал дими гэл ингээл байж адил үжин ч гэсэн нэг сайхан үлгэр яриад таач гэсэн буцаал нөгөөдгөө дагаал гэр лугаа харьдаг ийм л төрлийн харилцаа юм шүү дээ. Та салж чадахгүй. Тэрний оронд буцаал нийлхээс хойш салж тэгж явж хоёрын оронд нэр хүндээ явж илээд ирж ил байдیں۔ Гэсэн нэр хүнд рүү ороод яахав те. Харин та энэ нөхцөл байдал ийм хэцүү хямралтай байгаа нөхцөл байдалтай бол өөрийгөө аз жаргалтай байлгах арга замаа хайж олвол яадیں۔ Саллаад бүгд таны асуудал шийдэгдэхэргүй л штэ. Тийм учраас харин өөргөө хэрхэн аз жаргалтай яаж байлгах вэ гэдэг арга замаа эртхэн хайгаад явчих юм бол зүгээр юм уу? Тэр нь бараг шулуухан юм байна дөө. Тэгээд цаад хүнээ бол яг 100% өөрчлөн гэж байхгүй баха. Тийм нөхцөл байдал бол хизээж үүсэхгүй баха. За үшээ гэр бүл болцсон хостой хүмүүс бол гэр бүлийн чинь харилцааг таны бодсноор биш нэлээд сэтгэл санаа иж өмүүлээд хямраагаад байгаа. Тэгээд яг та ингээд яг хосоос авахыг хүсэж байгаа тэр мэдрэмжээ огт авч чадахгүй байгаа. Тэгээд нэг тийм их ганцаардаад байгаа юм шиг энэ хүн надад хайртай болов, энэ хүн намайг их жоохон ч гэсэн сэтгэл байдгийн болов гэсэн нэг тийм эргэлзээний дундаа нэлээд дүүрч гисэн. Тэгээд бүх юмнаас нь таач гэсэн өөрөө нэлээд тийм поригсон байдалтай тэ нэг сэтгэл санаа ингээд унаал гаргасан хандлага бүрийн таач гэсэн нэлээд эмзгээр хүлээж авч байгаа. Ер нь бол та хоёрын харилцаа өмнөх шиг одоо анх ингээд үерхдэг байсан ч гэдэг юм уу, болцдог байсан үе шигэ болол байж чадхаа болчихсон нэг тийм хэцүү байдалтаараа байгаа. Яг нэг үжээ ингээ гэр бүл болцсон байгаад байдаг. Гэтэл сэтгэл санаагийн чи унгаах юмуд нэлээд их байгаа. Гэвч та энэ одоо яг энэ нэг үл ойлголцсон байдал та нэг ганцаардаад байгаа энэ байдал нэх удахгүй болвол арилчих юм байна шүү. Гэтэ тийм хурдан болвол арилна гэж байхгүй ч гэсэн та угаасаа энэ хүнтэй биш дээ. Салыч гэж салж чадахгүй, нийлээч гэд эвцэлдэж чадахгүй. Та айл болох энэ хүнтэй одоо нөгөө нэг хэрхэн яаж харилцахаа өөрөө ойлгоод ингээд нэг эвцэлтэнд ороо заа нэг гэд ингээд тэр хүнээс шалтгаалж өөргөө хямраахгүйгээр зүгээр тайван байдаг болж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгээд ер нь бол та хоёрын амьдрал бол нэлээд ирээнтэй, бараантай, олон уналттай, босолттой, ялангуяа харилцаан дээр бол ойлголцохгүй үед байна. Тэгжээд л айгүй сайхан ойлголцол ингээд нэг гоё байхандаа гэж бодоод ижил ахаал болохоо байждаг. За тэгэл ижил ер нь танаа бас яг цаа талын хос нь эсвэл энэ 3 дугаар картыг сонгосон эрэгтэй хүн хэрвээ байгаа бол ямар ч хэлсэн энэ харилцаанд байгаа эрэгтэй хүн бол нэлээд бусдаас хамаарсан эмзэг зүрх сэтгэлтэй юмыг айгүй хүн дээр хүлээж авдаг нэлээд гүн дотогшоо тийм бодолтой яг юу хүсэж байгаа яаж байгаагаа хэлдэггүй тийм төрлийн эрэгтэй хүн яг ямар ч хэлсэн за эрэгтэй хүн сонгосон бол та энэ картыг үзэж байгаа бол та тийм хүн эмэгтэй хүн үзэж байгаа бол танаа гэр бүлийн эр хүн чи яг өөрт ямар байгаа мэдрэмжээ ерөөсөө ил гаргаж өгдөггүй. Тэгээд бас их дотогшоо эмзэг төрлийн хүн байх шүү. Гэвч энэ гэрлэлт байна штэ. Уналттай, босолттой, салалттай, нийлэлттэй гэд бүр яг нэг талтаа гарч шийдэгдэж өгдөггүй гэсгүй байхгүй. За жишээ нь ингээд болигээд болох юм бол буцаал нийлэх үеуд гарна. Гэт нэг ээлжлэл хорвогийн нөгөө ирээнтэй бараантай зүйлсүүд ээлжлэл яваад байдаг гэсэн үг. За та хоёрын хувьд бол гэр бүлийн энэ харилцаан дотор ч бас нэг шинээр одоо гэр оронтой болох гэж байгаа ч гэдэг юм уу юм авах гэж байгаа тийм зүйл бас яригдчихаж магадгүй. Ер нь бол та хоёрын харилцаа одоо бол сэтгэл хөдлөлийн харилцаа биш, яг нөгөө хин зүгээр үр хөвгттэй болцсон болооч тэр энэ амьдралдаа үүрэг хариуцлага үүрэх гэж хичээж яваа хүмүүс гэсэн үг. Одоо материалын амьдралын төлөөч гэдэг юм уу юмаа бий болгож явахын төлөө ингээд хин амар айхтар романтик харилцаа бол байхгүй болсон. За тэгээ ялангуяа 3 дугаар картыг авсан эмэгтэй бүсгүй хүн байх юм бол нөхрөөсөө битгий их нөгөө нэг яг тэр их юм битгий хүсээд ихтэй тэргүй тэр
таны хүсэж байгаа тэр халамжийг энэ хүн маань гаргаж өгч чадахгүй штэ. Гэхдээ гэр бүлээ гих сэтгэл зүрэх нэлээд байдаг. Тэрийгэ жоохон илэрхийлэх арга барилч гэдэг юм уу өөр юм байна. Тэгээд хоёр бол одоо зүгээр энэ амьдралдаа яг мөнгөний араас л явж байгаа хоёр хүн юм байна дөө. Одоо юу гэдэг амьдралын яг хэрэгцээд чухал зүйлсээ бий болгохгоо зүтгэж яваа. Тэрнээс биш сэтгэл хөдлөлч гэдэг юм уу, хайр дурлал, одоо тэр романтик харилцаа, сэтгэл догтлол гэдэг юм бол нэлээд унтраастай байдалд орчихсон юм уу? Гоё хоорондоо кино мэн үзэж жоох ярилцах зүйлээ ихсэгдэм үү? Хоорондоо яг ярилцах зүйлээ ихсгээд нэг тийм өмнөх дурсамжуудаа сэдрээгч гэдэг юм уу, өмнөх болцдог байсан газраараа явах ч гэдэг юм уу, нэг ямар ч байсан романтик харилцаагаа өшөө жоохон илүү бий болгооч гэдэг юм уу, гэр бүлийн харилцаан дээр арай дотн зүгээр материаллык ертөнцийн төлөө хамтдаа зүтгэх биш, бас нэгнийхээ сэтгэл зүрхийг ойлгож нэгнийхээ ингээд яг тэр хүсэж байгаа зүйлийг нь гаргаж өгөхийн тулд хоёр өнгөрсөний болцооноор хамт явмаар байна. Тэгээд нэг ямар ч байсан энд ямар ч хүстэй хүн үдсэн байсан ч танаа нөгөө талын харилт хосчин болвол таныг нэлээд тийм зүрх сэтгэлд шархлуулмаар зүйлийг их олонтоо хийцэн. Тэгээд тэр чинь ингээд таны хувьд ийм зүрхэнд чинь ингээд бул хар чулуу шиг үлдсэн юм байна. Тэгээд та магадгүй ингээд уучлаад эдгэрсэн юм шиг боловч үе тэр байдал оволцож гарч ирээд бодогдоод идэг гэсэн үг шүү. Тиймэрхүү байдалтай би бол та хоёрт бол зөвлөхөд бол нэг тийм кино цогтаа үзээд өөр сэдвэр ч хамаагүй нөгөө материалын ертөнцийн амьдралаа ярих биш, зүгээр нэг ячил киноны тухайч гэдэг юм уу те, хоорондоо энэ тэгсэн шүү дээ бодлоо хуваалцах ч гэдэг юм уу, нэгнийхээ сэтгэл зүрхий жоохон нэмэр байна. Тэгэхгүй нэг талд би л болох хямраад байна, би л хэцүү байна гэж бодоод байгаа боловч танаа нөгөө талын хосчин ч гэсэн яг л тийм бодолтой хоёр талдаа л нэг тийм мэс шиг хүүтэн хүндий хүмүүс байгаа. Тэгээд энэ амьдралдаа бол та хоёр хэрвээ сална ч гэдэг юм уу тийм сэтгэл зүрх жоох орж ирсэн бол худлаа. Буцаал нийлнэ. Тийм төрлийн харилцаа байна шүү. Тийм болохоор аль болох одоо нөгөө нэг хоорондоо харилцаагаас сэргээх тал руугаа хичээ. Гэхдээ эд материал мөнгө ярьж биш, зөв жижиг шажиг юмар хуучин үерхдэг байсан үешгээч гэдэг юм уу, сайхан тэр нэг халуун мэдрэмжийг гаргаж ирэх хэрэгтэй үе чи юм болов ийм байна да. За ингээд 3 дугаар картыг сонгосон усын харилцаан дээр бол хүмүүс маань жоохон сэтгэл санааны гүн хямралтай байгаа хүмүүс юм да. Ер нь бол үерхж эхэлж байгаа ч тэр үжээ гэр бүл болцнууд нь ч тэр за тэгвэл сингл хүндээ ойрмогдоо хүн гарч ирэх нүг гэдэг аль 3 үзэр. Хэрвээ одоо саяхан салгалтыг үзсэн ч гэдэг юм уу, тэрний хаа сэтгэл зүйн гүн шархнаасаа салаагүй байгаа манай синглчүүд минь шинэ хүн гарч ирэх нү. Гарч ирнэ шүү. Үнэхээр шинэлэг хайр гарч ирнэ. Одоо сэтгэл зүрхээ эдгээч. За ингээд 3 дугаар картын уншлага дууслаа. Та бүгдтэй амжилт хүсье. Бүгдөө сайхан хоорондоо ярилцаад нэг нэгнээ ойлгох яг тэр үе мөчж юм бэ шүү. Аль болох ярилцахыг урдаа болгох, гэхдээ хядар ядар хийж штэ, нэг тийм байдлаар биш. Зүгээр бүх юмыг хөнгөн мааз болгоод инээх байдлаа ихсгээд өгөөрэй гэж зөвлөе. За ингээд 3 дугаар картныхандаа бүгдэнд нь энэ амьдралд нь аз жаргал сайн сайхан бүх хүнийг хүсье. Тэгээд цаг тутам болохонд, минут тутам болохонд би биентэйгээ ойлголцохыг хичээгээрэй. Тэгээ альва зүйл хандлагаас хандлага гэдэг үгийг бас хэлмээр санагдчихжээ шүү. За баяртай. За 4 дугаар картыг сонгосон хүмүүс. 4 дугаар картыг сонгосон хүмүүс маань энэ картыг сонгосон юм. За харагдаж байна уу? Явуулаа. За энэ карт нь тэгэхээр энэ ингээд нэг ээж хүн хүүхдээ өвөр дээр аваад суудсан байгааз. Тэгэхээр энэ хосын харилцаанд нэг нь бүр дэндүү их хүн шиг нөгөө талаа аль болох ойлгох гэж хичээдэг гэсэн үг байхгүй. За ингэсэн байлгүй дээ, тэгсэн байлгүй дээ. Би л ингэж ихгүй бол энийг маань хэн ингэх үү дээ, хинэнд их үү дээ гэд ингээд хитрхи бас ойлгох гэж
дэндүү хичээж байгаа тийм харилцаатай байгаа хүмүүс юм болов. Тэгээд нөгөө тал нь бол одоо бүр яг таны хос бол бүр яалчгүй танд бол нэг хүүхэд шиг эрхэлдэг, таныг ингээд бүр ээжээ мэт боддог. Тэгэхээр тань одоо ингэ штэ тий. Бид нар жишээ нь ингэдэг үстэй. Ээжгээ гомдоодсон ч гэсэн бидний ээж яадаг вүлээ? Яаж хийж байгаа л биднийг уучлалцсан байдаг тий. Яа нэг тийм агуу зүрх сэтгэлтэй байдаг штэ. Тэгэхээр энэ дөрөвдүгээр картыг сонгосон хүмүүс маань хосынхоо харилцаан дээр та болвол ерөөсөө агуу сэтгэлийг гаргагч юм бэ. Нөгөө тал болвол ерөөсөө өөрийнхоороо авирлагч бараг би яасан байсан ч энэ хүн намайг ойлгочихно гэсэн тийм хандлагыг гаргаад байдаг ийм хосууд юм болов. Тэгээд та хоёрын харилцаа ер нь бол романтик байдлаар ч гэдэм үү ир юм гэхээсээ илүүтэй тийм нэг игч дүүс шигч болсон юм шиг жоохон нөө цензурүүдээ давчсан бүр өөрийнхөө бүр их дотны үндэ бид нар чинь нэг хаамаагүй үгээ хэлээл явцдаг штеп. Яг тэрэн шиг тийм харилцаанд очсон юм уу да. Тэгээд яг ингээд харахад айхтар гоё би нэгээ гих тийм романтик харилцаа ахгүй ерөөсөө л нэг юу ч олж исэн их хүн тэ хүүхдээ өршөөж нэгүүлсэлдэг шиг тийм харилцаа юм байна. Тэгээд аль талдаа бол та хоёрт мөнгөний проблемууд нэлээд их байгаа. За энэ бол дөнгөж гэр бүл олоогүй үерхэж байгаа хүмүүсээ би энэний дараа гэр бүл болсон хүмүүсийн талаар уншилгаа хий. Тэгэхээр одоо бол та хоёрын хувьд бол би бинийгээ гих сэтгэл чинь бол зүгээр нэг ээж хүү хоёр ч юм уу аав охин хоёр шиг ийм сонирн байдал орцсон. Тэгэл энд юу ч гээ хэлсэн байсан ч намайг уучлж чинь ойлгож чинь гэдэг юм. Нөгөө тал нь ч гэсэн за манай энэ мэн улан тийм сэтгэл зүрэхтэй биш гэхдээ энэ удаад л ингэчлээ гэж аль болох нөгөө нэг үр хүүхдээ ойлгож байгаа хүн шиг тийм харилцааг үүсгээд байна гэсэн үг байхгүй. За нэгдэж мөн бас та хоёрын хувьд аль тал нь одоогоор жоохон мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр хоёулаа жоохон нэлээд тэрчгсэн сэтгэл санаа нэг тийм сонирн байдалтай байгаа болоо да гэж хэлээ. Тэгээд би та хоёрын харилцааг бол удаан үргэлжлэхгүй бараг ингээд дуусхар олж байгаа харилцаа юм байна доо. Нэг тал нь нэгийг бас хэтэрхий их шархлуулжээ. Бүр энэ бол тэ шархалж бүр хангалттай штэ одоо болно гэж хэлтэл ер нь бол шархлуулсан тийм харилцаа байгаа даа. Тэгээд ёстой одоо сэтгэл зүрхчин цуцж байгаа илгүүдээ одоо яста болно доо гэж хэлж байгаа биз. Тэгтээ та ингээд боллоо гэхэд тань дахиад цаана цоо шин замнал сайн сайхан зүйл сүлээж байгаа. Гэхдээ та өнгөрсний энэ авсан шархаа айл болох одоо та бол хосоос айгүйх шархыг авч байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр өнгөрсний энэ авсан шархаа та нэлээд удаан байдлаар ингээд тэгээд яваад ах шинжтэй байх шүү. Тэгэхээр таны яг одоо тэр хосоо хараад байгаа өнцөг бол бишээ. Өөр өнцгөөс олж хараач гэж хэлмээр байна. Танд бол ингээд те дэндүү сайхан аз жаргалч гэдэг юм уу сайн сайхан ингээд нэг тийм хостой болох ирээдүй танд ингээд зүгнөгдөөд хүлээж байгаа боловч та яг энэ нэг юм сонин токсикч гэдэг юм энэ сонин харилцаанда яагаад ингээд автагдаад байгаад гэдгийг ерөөсөө ойлгохгүй байх юм. Тэгээ танд болохоор ингээд өөр төлөвлөгөө байдаг байхгүй. За би одоо ерөөсөө би амьдралаа ингээд аваа явчих би энэ бүгдийг ингээд хийчих гэсэн ирнэл буцаагаал энэ нэг сонин харилцаалгаа ингээд татагдан гүүж ороод идэг. Бүр ийм хүрд иргээд байгаа юм шиг те бүр зүгээр л бүх юм ингээд татагдаад байдаг ийм харилцаатай байх юм. За тэгвэл та хоёр минь цаашдаа хэрхэн яаж өрнөл болох вэ? Энэ нэг сонин яах гээд байгаа мэддэхгүй харилцаа цаашдаа хэрхэн өрнөх вэ гэж харъя л да. Гэр бүл болохгүй нөхдүүдээ. Тийм юм бодмооргүй ах яагаад бодоод байгаа юм бэ? Энэ бүр хэрвээ та хоёр одоо энэ чигээрээ нэг сонин
хоёр нэг харилцаагаа эргээд хараараа угаасаа ингээд бүр нэг байж болох цензурээ бол үжээд авцгаацсан хүмүүс байна шүү дээ. Одоо нэг нэгэндээ хийж болох үг, хийж болохгүй өгүүд гэж байдаг тий. Тэр бүгдээ үжээд даваад ингээд нэг жоохон энэ айгаа утахгүй харилцаа заяа. Гэтэл бүр нэг цаанаасаа гэр бүл болох юм бол ёстой. За одоо энэ ахгүй юу? Ингээд гэр бүл болж юм тийм үү? За энэ одоо ингээд одоо харагдах нь ингээ гэр бүл болж байгаа ахгүй юу. Гэтэл энэ дээр чинь бүр дэвэл буюу чөтгөр ингээд ноёлоо суучлаа гэсэн үг ахгүй юу. За тэгэхээр энэ бүр үнэхээр хэцүү гэр бүл одоо бүр харагдсан мэттэй амар амьдралаар амьдрах гэр бүл энэ нөхцөл байдлыг ингээд өөр өнцгөөс олоод хараач болооч гэдэг үгийг бүр энэ хүзэр мэн хэлж шүү. Хоёр гэр бүл ёстой болох юм бол бүр нэрээ нөгөө цусаа гартал зодолтой досоо гартал тэрвэрлдээ сууж яадаг хосууд байдаг штэ. Тийм гэр бүл болох шинжтэй шүү. Болио. Та хоёрын одоо айгуу чухал байгаа зүйл нь мөнгө байхгүй юу? Ялангуяа энэ харилцаанд байгаа эрэгтэй хүнд бас мөнгөний нэлээд проблемууд асуудлууд байна. Зохицуулах ёстой. Нэг л зарлаг гараад байна. Тэгээд ямар нэгэн мөнгөтэй холбоотой зүйл ихлүүлээд удаагүй тэрнийхээ төлөө нэлээд тэмцэж ингээд яваад яг явж байгаа боловч энэ нь яг бодсон шиг тийм лаг байж чадахгүй нэлээд зарлагтай байгаа болохоор энэ эрэгтэйгийн хувьд бол нэлээд сэтгэл зүйн юм докторгүй одоо нэг тийм сонирн байгаад байгаа ахгүй юу. Тэгээд тиймэрхүү нэг амьдралын энэ материалын ертөнцийн ишин шидийн проблем бол танд гаргацдаг. Та бол тэрийг ингээ сайхан парамбуу шиг шингээж аваад хүлэн зөвшөөрөөл за тэрмэн тиймдээ гэж уучлах гад яваад идэм байна. Үгүй энэ аз жаргал биш ээ. Ийм аз жаргал байхгүй. Яагаад та нэг ийм хонглын сэтгэлийнхаа үзүүрт нэг болчондооч гэдэг юм нэг сонин зүйлийг өөртөө хүчээр ингээд итгүүлэн үнэмшүүлээд яваад байгаа юм бэ? Болио. Би бол бүр болиоч гэж хэлмээр байна. Танд ихтэй дургүй энэ өмнө нь гарсан штэ. Айгүй айтаахан хүн гарч ирэх гээд байна штэ. Энэ хүн лугаа яваа. Энэ хүн лугаа явах замлуугаа орё. Энэ бишээ хоёр хиндээ там болно. Нэрээ шүү. Цаа талдаач та там нь болж өгөн таньч ёох. Энэ яасан? Таагүй юм бэ те. Тэгээд энэ бүхнийг бүр хүлээх за болио нэрнгээс ямар сонин итгэл үнэмшилтээр өөрийгөө ингээд худлаа өөртөө нэг тийм итгүүлэн үнэмшүүлэх зүйл хийчихсэн юм дээ та чинь. Ингмээргүй байна. Энэ худлаа харилцаа шүү. Болно л гэж бодоод байна тий. Болно л гэж. Үгүй нэрээ та хоёр жаргалтай үедээ жаргалтай. Зовлонтой үедээ ч зовлонтой байна. Гэхдээ яг цаашдаа явах юм бол өстой бие биенийхээ нэг бүр яач болохгүй нэг сонир жонхуу шиг харилцаанд ороод тэгээд тэрийгээ бүр ингээд төгсгөл болгож чадахгүй засаад сайхан ингээд эвцэлдээд гоё бүр айтаахнаар аваад явчихъя гэсэн ч бас тийм юм нь болж өгөхгүй нэг тийм л харилцаа юм биш дээ. Энэ хараа цаа талын чинь хүнд таныг их сэтгэл үжээ байхгүй л болсон шүү. Зүгээр нэг сонин тойрогт орсон болохоор байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг гэд ингээд тэр талын чинь хүн ч гэсэн өөрөө паникнд орчихсон явж байгаа. Гэхдээ одоо цаа талын чинь хүн бол яалччгүй нэг мөнгөтэй холбоотой зүйлийг бүр ихлүүлчихэд тэрнийхээ төлөө одоо бараг дайнд орж байгаа юм шиг тулалдаж яваа уу яахгүй юу. Гэхдээ энэ хүн тэрнээсээ олоо их стрессж байгаа ч гэсэн энэ хүний мөнгө төгрөг уулна зогцоондоо орчин л доо. Тэгээд энэ хүнд одоогоор бол яг ингээд та гэхээсээ илүү урдах амьдрал нь айгүй чухал байгаа. Гэтэл та болохоор энэ хүнийг илүүд ингээд тавиад нэг сонин сэтгэлтэй ингээд тэгээд үнэнтэй нүүр тулж чадахгүй, яг үнэн бодит байдалтай нүүр тулж чадахгүй. Оюун дарагчин болохоор үнэн бодит байдалтай нүүр тулаа болоо. Одоо болно штэ болно хөө гэд хэлээд ах чинь та болохоор үгүй энэ яг л энэ шиг байна гэсэн үг байхгүй. Энэ ингээд гайгүй болчноо. Уул нь хөөрхий чааваас надаа ийм юм байгаамаа гэд нэг тийм юм бодоод яваад ах юм. За, үшээ гэр бүл болцсон хүмүүсийн хувьд бол удахгүй хүүхэд ирж байна. Хүүхэдтэй болохоор юм шүү. За. Ямар ч байсан хүүхэд ирж байна. Танаа гэр бүл
харьцангуй одоо айгүй амар тайван байдалтай байгаа бүх зүйл амар жимэр байгаа байна. Гэр бүл болсон хүмүүсийн хувьд хосын харилцаан дээр тэгэд ягаад л цаад хосоо надаа хайртай юм уу доо, энэ намайг ингэдэм юм уу доо гэж бас эргэлзээл явдığım дэ хөөрхий чаваас хайртай л юм бэ штэ. Битээ их эргэлзээ дээ. Яалтчгүй хүүхэд ирж шүү. Бүр 100%. Хүүхэд ирж байна гин магадгүй ингээд хүүхэдтэй болсон бол хүүсэн солигдож ирж байгаа ах. Үгүй одоо хүүтэй бол охинтой бол хүүтэй ч гэдэг юм уу те. Тиймэр хүүсэн солигдож ирж байгаа юм байна. Тэгээд энэ хүүхэд танай амьдрал их гоё тийм тэнцвэрийг авчирж өгч хоёрын хайрыг их бат бөх болгож өгнө заяа. Та ингээд нэг үе амьдралдаа ингээд шантарч байсан үе зөндөө штэ. Энэ хүнтэй ингээд амьдрахтаа цаашдаа яг ингээд амьдраад ахын зүг ч гэдэг юм ингээд нэг жоохон асуудлууд байсан ч гэсэн энэ хүүхэд ирснээрээ та хоёрын харилцаагч гэдэг юм уу нэлээд бат бөх болгож өгөн нэг тийм хайр дагуулж ирж байгаа хүүхэд биш шүү, яалтчгүй. Тэгээд удахгүй таны хос нэг ажил төрөлтэй холбоотойгоор тушаал ахих ч гэдэг юм уу би за бизнес хийдэг бол бизнес нь сайжрах гэж байна. Нэг тийм ажил төрөл албатай холбоотой зүйл нэг сайжрах гэж байгаа юм байна. Та тэгээд нэг урд нь итгэж ингээд нэг юм итгээд заяа ажил төрөл дээр ч гэдэг юм уу болчих واخ гэж бодоод болж чадаагүй нэг тэр ажилчин бас сайнаар ирэх гэж танд болвол. За хостой хүмүүсийн хувьд бол асуудал алгуу яг ингээ хэцүү үеуд байсан. Гэхдээ одоо айгүй гоё эвцэлтэнд орж байгаа, шинэ хүүхэд ирж байгаа. За тэгээд танаа гэр бүлийн хүний чинь болвол мөнгө санхүүгөө нэлээд сайжрах чинь хэрвээ энэ 4-р картыг эрэгтэй хүн авч үзсэн бол харин энэ эрэгтэй хүний мөнгө сайжирч байгаа гэж гарч байгаа шүү. За эрэгтэй хүн үзэж байгаа бол таны мөнгөний асуудал одоо ингээд нэг хэсэгтээ айгүй зарлагтай байгаа те орлого зарлага хоёр нь энэ тэнцээ жоохон хэцүү байгаа болол удахгүй энэ байдал дуусаад харьцангууд мөнгө чинь доктортай болоод танаа гэр бүл үнэхээр тайван аз жаргалтай болно. За тэгээд энэ хосын харилцаан дээр гэр бүл тал дээр нь эрэгтэй хүн нь усны энергийг жоохон аргадас хийгээд өгөөрөө эсвэл ус махбодын ордтой хүн болов ус энергийг хүчээ өгд юм байна. Ус энергиэс хүчээ авал ажилчин бүтэх юм бол таны сэтгэл санаа за энэ эр хүн дээр ярьж байгаа шүү. Хэрвээ таны одоо нөхөр эмэгтэй хүн үзэж байгаа нөхөр чинь гэсэн үг те. А эрэгтэй хүн үзэж байгаа бол та өөрөө гэсэн үг. Ямар ч гэсэн энэ эрэгтэй хүн дээр бол ус энергийг тэнцвэржүүлээд өгөх юм бол ажилчин бүтэх юм байна. Ажилчин бүтээд ирэхээр яах вэ? Гэр бүлийн чинь уур амьсгал харьцангуй сайхан болох юм байна. Ер нь бол энэ эрэгтэй хүн ажилласаа болоод нэлээд сэтгэл санаагаар унагч гэдэг юм уу гэр бүлийн харилцаан дээр нэг жоохон тиймэрхүү байгаад байдаг юм байна. За алста та хоёрын минь амьдрал ахгүй хэр өөдөө сайхан дээшээ дивжиж өсөх нь вэ гэдгийг харчи. Ер нь бол айгүй өсөх энерги лугаад өгөөд ирчихсэн хосууд үзэж байгаа юм уу? Та хоёр мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудлын бодит үннийг олж харах гэж байна. Яг удахгүй. Тэр нь тэгтээ сайн мэдээ биш, муу мэдээ биш шүү. За тэгээд урд нь нэг тийм хил ам болоод нэг айгүй онцгүй таагүй байсан нэг ажилтай холбоотой асуудал энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүнд бол маш сайнаар шийдэгдэх гэж байгаа юм байна. Би бол энэ хосуутай харилцаа үзээд байгаа хгүй юу. За тэгээд аль нэг тал нь нэгнийг асар их хардаж нэлээд том маргаан гарна. Нэлээд том хардалт ирэх гэж байна шүү. Тэр хардалтаас үүдэлтэй нэг их зарлаг гарах гэдэг яах юм бол тоо. За яг хувь хүний энергиээр барьж уншаагүй нийтийн юм үзэж байгаа болохоор тий. За хүүхэд ирж байгааг ахаа баталчлаа. За тэгэхээр мөнгө төгрөгтэй холбоотой амьдрал ахуй асуудал чи яг ойрын болвол
3 сар дотор бол айхтар жигдэрж өгөхгүй байна. Тэрнээс хойшоо гайгүй жигдэрч нь харин гинтийн том харталцтай холбоотойч гэдэг юм нэлээд том хил ам бол яалчгүй чиглээд ирж вэ шүү. За энэс яаж анхаармаар юм дээ. Чиглээд хүрээд ирэхээ бараг болоод байна уу яагаад вэ? За болоогүй бол анхааруулгана. За тэгэл энэ харталцтай холбоотой асуудал нэлээд онцлогоно. Энэ яалтчгүй болоод байна. Тэгэл нэг бөөн хэрүүл олоод нэгдүүг болох юм дээ. Анхааруулж одоо тойрч гарах аргагүй байдлыг заагаад ах юм да. За рүүн чулуу нийцсэн юу хэлэх нөө гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд тийм гэр бүлийн хүрээнд нэг хамгаалтал руу чиглэсэн таагүй нэг энерги ирж байгаа хүч ирж гин. Гэрийнхаа үүдэнд юу тавьчаач? Давс гоё. Уул нэг тийм манах шившлэг. За ингээ гоё jump давсыг гоё ийм бөмбөр гоё ийм шилэн сав ч юм уу юмд хийгээд дээрээс нь жоохон хатсан нөө цэцэг байдаг штэ. Одоо хэрвээ цэцэг юм уу эсвэл гоё амин тос тусаагаад яг гэрийнхаа үүдэнд тавьчаараа. Тэгэх юм бол энэ нэг таагүй орж ирж гэр бүл рүү чиглэж байгаа энэ хүч нэлээд саармагччихдээ тэгвэл харцангуй буураад өгөх бах. Тэгтээ тэргүй та хоёрын амьдрал энэ бүгдийн ар дээр бол ялалт гэж бүх юм чинь нөгөө 3 сарын дараагаас эхлээ мөнгө дөрвөдөө холбоотой асуудлууд ч гэсэн гайгүй болоод эхэлнэ гэсэн штэ. Тэр бүгд нь бас бий болчих боломж бас байш. Ер нь гэрийнхаа яг үүдэн дээр ч гэдэм үү нэг гой савнд жамц давс одоо нэг шүдүү уулын давс гэж зардаг штэ. Тэрийг хийгээд тавьчаараа гэж зөвлөе доо. За ингээд дөрөвдүгээр карт дээр бас синглчүүд маань ойр түнтэй болно. Яг синглчүүдээ 3 үзрээ татаад харчээ. Сингл байгаа болон дараагийн үнэтэй. Вау, жинхэнэ гоё хүн гарч ирэн шүү. Энэ стат бүр тун удахгүй гараад ирсэн харилцаа эхэлсэн ч байж магадгүй энэ синглчүүд бүр өстө жинхэнэ бүр гэрлэх хүн чинь ирж явна. Би бүр синглчүүд зориулж тусдаа уншлага хийд юм уу? Хэрвээ сонирхож байвал сэтгэл хэсэгт биччихээрэй. Зөвхөн сингл хүмүүс зориулсан тийм уншлага хийж өгч болох юм те. За ингээд 4-р картыг сонгосон хүмүүстэй ер нь бол жоохон хар шуурга шиг юм ирж байгаа юм байна. Гэхдээ энэ нь тийм удаан үргэлжлэх хар шуурга биш ээ. Гэхдээ яг энэ шуургын юм эргэлтэнд бас өрччихөө л байна гэж хэлье да. За амжилт хүсье. Баяртай. 5-р картыг сонгосон хүмүүс. За 5-р картыг сонгосон хүмүүс маань бол одоо хосын харилцаандаа бол за үргэж байгаа хүмүүсийн хувьд эхэлж явж байгаа. Тэгээ гэр бүл болсон хүмүүсийн хувьд дараа нь яриа синглчүүдээ яриа дуусгаж байгаа шүү. За 5-р картыг сонгосон хүмүүсийн хувьд бол та хоёрын үерхэл одоо яг гоё юм найрамдалтай дэндүү сайхан байгаа. Тэгээ магадгүй та хоёр хайртай романтик хосууд шиг бас нэгэндээ дүршиг тулгуур болдог найз шиг байж магадгүй байна. Тэгтээ бас энэ карт нь бас нэг айхтар юмыг сануулад идэг юм аа. 3 дахь читгэд ороод ирэх үү дээ гэж сануулж идэг. Гэтэ энийг яг тусдаа бүр задлж уншия. За тэн дээр юугүй шууд хүндлэнгийн хүн гэж хэдүүлээ бодож хямраад явах уу. Гэхдээ 5-р картыг сонгосон хүмүүс бол яг одоо та хоёр бол гэр бүл байсан ч үерхэж байгаа хүмүүс байсан ч ерөнхийдөө айгүй аятайхан тийм найз шиг, ив найрамдалтай найз ах үедээ найз, романтик одоо хосын харилцаатай байх үедээ ер нь их гоё бие биенийг ойлгодог айгүй аятайхан хүмүүс маань энэ юуг авсан болов. Тэгээд нэг нэгэндээ буултыг хийж чаддаг, нэг нэгнээ өөр өнцгөр одоо ярьсан юмыг нь хүлээн зөвшөөрч чаддаг айгүй аятайхан хосууд байш шүү. 5-р картыг сонгосон хүмүүс маань ер нь бол ингээд нэг тийм үнэхээр л учрах байсан юм шиг санагддгөө. Тэгээд жишээ нь идэж уух юм ч гэдэг юм уу, хобби сонирхол ингээд нэг байдаг, нэг ойлголцдог
тийм төрлийн хүмүүс. Гэхдээ мэдээж өдөр болго аз жаргалтай байна гэж яахгүй те. Альва хүн хоорондоо харилцаад энэ жижиг шажиг юм байлгүй л яах вэ? Тэгээд таны хос болвол ер нь бол жоохон тансаг хэрэглэн дуртаач гэдэг юм уу те. Тиймэрхүү юм. Гэхдээ та хоёр нэлээд сайхан ойлголцож чаддаг. Таны хосын ирээдүйн амьдралч бас нэлээд тод томруунаар гэрэлтэж байхын амжилтанд хүрэх боломжууд нэлээд сайхан байгаа юм байна. Та хоёр минь шинэ одоо амьдардаг газраасаа жоох өөр газар руу аялал эднүр хийхээр төлөвсөн байгаа юу? Дажгүй яваад ирнэ. Гэхдээ жоохон зарлаг гарахаас болгоомжлоорой. Айгүй айтаахан гоё яваад ирэх гээд ахээ. Гэхдээ тэр нэг жоохон зарлагтай байна. Таны хос одоо ер нь бол ирээдүйд нэлээд мөнгө олох чиглэлийн ажил хийдэг хүн үү? Амьдралынх нь бүх нөхцөл байдал яг хувь заяа нь өөрх нь гарт нь ороод ирчихсэн хүн бэ шүү. Таач гэсэн удахгүй маш зөв ажил төрөлдөө ороод цаашаа явах юм байна. Би одоо энэ хосын харилцаа уншгаал ингээл ажил амьдрал уушаа яваад байдсан шүү дээ. Хосын харилцаа шүү дээ. За тэгээ нэг тал нь жоохон хартай юм аа тий. Харыг дармаар байна. Нилээн хартай хүн бэ шүү. Хинэн вэ? Нэг нь их ингээ зүгээр хүнтэй юуж бодохгүй бас ингээ сайхан нээлттэй харилцдаг. Тэгэнгүүт нөгөө тал нь тэр бүгдийг нь тэр хүнийхээ тийм зантайг ойлгохгүй жоохон хямарч гад байдаг тал байд юм бэ шүү. Хоёрын цаашдын амьдрал үгүй сайн шүү. За ямар ч байсан ямар нэгэн тийм за энэ дээр би нэг юм хараадах юм. Ер нь бол нэлээд харилцаа чинь гүн рүүгээ орноо шат ахин гэсэн үг. За би нэг та хоёрыг аялалд явж магадгүй гэсэн штэ. Энэ дээр нэлээд мөнгө хил ам дагуулах асуудлууд бас байх юм болгоомжтой явмаар юм уу? Хэрвээ машин тэрэгтэй явж байгаа бол жоохон болгоомжтой яваарай гэж хэлээ да. Нэг тийм шинэлэг газар руу шинэлэг жишэлдээ хуучин бас очиж исэн газар агаахгүй хуучин очиж исэн ч гэсэн одоо нэг тийм шинэлэг байдлаар бас нэг очиж буудлах газар нь ч гэдэг юм уу жоохон шинэлэг тийм газар руу явж байгаа. Тэгээд оцсон газартаа жоохон хүн сэтгэлтэй байгаарай. Бас жоохон тогшин газар руу явж явах үедээ далаа малаа юм уу? Юу юм бол хардталтаас үүдэлтэй нэлээ нэг жоохон асуудал айсвэ. Энэ нөхцөл байдлыг эргүүлж нэг нөгөө өнцгөөс нь харъя. Яг хардах зүйл болсон юм уу да? Та жоохон эмзэг хартай юу? Үнэхээр яг хардах зүйл мөн үү биш үү гэдэг дээр анхаараараа. Тэгээд та хоёрын харилцаа болвол яалччгүй дараагийн шатанда орно. Бүр гэр бүл энд бол бүр хуримтэй ингээд хоёр амьдралынхаа бүх юмыг багаар хөөрхөн босгоо явж байгаа алсын ирээдүй чинь бол маш сайхан байна. Харин одоо нэг тийм хардталтаас үүдэлтэй асуудал гарна. Тэн дээр жоохон болгоомжтой бай. Яг үнэхээр тэгэж таны бодож байгаа шиг ч гэдгийм үү? Эсвэл нөгөө тал чинь ч гэдэг юм уу? Бодсон шиг тэр хардах зүйл үнэхээр болсон уугүйг бас нэг талаарай. Санамсаргүйгээр таны гэдэг юм уу цаа талд нь сэтгэлд нэг тийм тавгүй зүйл орж ирээд тэрнээсээ үүдэлтэй боли бари дээрээ тулаал те нэг хүчтэй хардталтай юм айсвэ. За тийм байна. Хоёр угаасаа шат ахина. Цаанаасаа өөрснөө ч мэдж авлам ингээл ахиад яваад байгаа хоёр байна да. За одоо харин үжээ нэг гэр бүл олчихсан хамтдаа амьдраад халуун гал голомтой босгоцсон тийм хүмүүсийнхаа хосын харилцааг уншия. 5 дугаар картыг сонгосон гэр бүл болсон хосууд маань
Бүр аз жаргалтай гэр бүл хүлээж байгаа. Та хоёр бол хүчирхэг хамтрагч нар, хүчирхэг гэр бүл, хүчирхэг нэгдэлтэй байж чаддаг. Сайхан. Тэгээжтэйж та хоёрыг хүмүүс ч хүртэл хөндлөнгөөс хараад тийм атаархмаар хосууд гэх юм уу? Энэ хоёр үнэхээр юмыг бүтээн байгуулж чадах юм аа, болох юм аа гэж ингэж атаархаж хармаар та хоёрын амьдралд одоо л жоохон юм хэцүү үеуд байгаа ч гэсэн ер нь бол алсын ирээдүй бол бүр ингээд нэг хүссэндээ хүрэх. Тэгээд хоёрын ингээ хосууд нөгөө нэг одоо шинэ гэр бүлийн хүмүүс нэг 5 тэнгэр ивэдэг гэж байдаг шүү дээ. Үрийн тэнгэрч байдаг юм уу? Тэгээд нэг 5 тэнгэр нь ивэдгээс хоёрын мөнгөний тэнгэр нь айгуу сайн ивэд юм байна. Мөнгөтэй гэр бүл болно. Тэгээд удахгүй гэтээ энэ 1-2 жилдээ биш ч гэсэн удахгүй та хоёр бас айгүй сайхан газар руу нүүж магадгүй. Гой байр чичээд юм уу нэг л гой тийм энэ нүүдлих гой нүүдэл ах болно. Тэгээ ер нь бол нэгийг олцсон хүмүүс хоёрын хувь заяа бол угаасаа цаанаасаа бичигдсэн болох байсан юм болдгоороо болно. Харин нэг тал маань жоохон за хүлээж аваа. Зарим юмн дээр хитрхи судалгаагүй өөрийнхөө бодлоор юм ургуулхаа болоорой гэж хэлээ да. Заримдаа ингээд нэг өөргөө айгу сайн зөв мэдрэмжтэй гэж итгэдэг. Гэхдээ та үнэхээр сайн зөв мэдрэмжтэй. Гэхдээ тэрийгэ заримдаа яг жинхэнэ зөв мэдрэмж үү, миний сэтгэлд ургаж гарч ирээд байгаа зүйл үү гэдгийг ялгаж салгадаг баймаар ахын сэтгэл хөдлөлөөр бодогдсон зүйл үгүй юу гэдгээл хооронд нь ялгаж салгах шаардлагатай юм болов. Та энийгээ жоохон гоё ялгаж салгаа. Заримдаа нэг тийм хүүтэн хүндий байдаг байдлаач гэдэг юм уу ста юмыг өөрийнхөө гарт байлгах гад ингээд чичрээд байдаг тэр байдлаа жоохон дараад өгөөрэй за. Тэгээд ирвэл та хоёрын амьдрал бол үжээ гарччаа орцсон. Угаасаа одоо чигээрээ үүдэг сайн сайхан зүйлдээ хурж яваа сайхан л амьдрал байна штэ. Таны хоос ингээд улан айгуу тийм хайр хүргэмээр л хүн байна штэ. За. Бити ингэж их хямарч бодорой. За тэгээд мөнгө төгрөг бүх юм дээр та хоёрын ивэл үнэхээр байгаа уу? Амьдралыг үнэхээр босгож ирж чадна. Та ч өөрөө зүн совин мэдрэмжээрээ тэр бүгдийг мэддэг. Таны хос ч гэсэн айгуу сайхан албан тушаал, нэлээ нэр хүндтэй амбицтай газар шинээр очино. Гэхдээ арай хугацааны хувьд арай болоогүй шүү. Гэвч бүх зүйл дээр ингээд нэг тийм нэлээд амбиц ихтэй хостой байна. Тэр амбицаараа энэ хос чинь яваад өгөн хоёрын амьдрал угаасаа цаанаасаа бичигдсэн таач тэрийгэ мэддэг нэгдмэл хосууд байж чаддаг гэсэн үг байхгүй юу? Тэрнээс энэ 3 дахь этгээд гарч ирнэ гэдэг дээр үгүй таны юунд л гарч ирэх гээд байна штэ. Сэтгэл зүрхэнд үүсгэсэн нэг тийм нөгөө хүний чинь жоохон алдаатай үйлдэлч гэдэг юм яг болчоогүй зүйл дээр та ургуулan боддож хямраад намааг ингэсэн багтаа яадгийн ста инэ тэрэ гэж жоохон асуудал өрнүүлнэ. Амьдрал чинь дэндүү сайхан болно. Энэ жижиг шажиг амьдралын ирээн бараа угаасаа бүхэнд тохиолдож л яадаг зүйл штэ. Ер нь бол цааштай амьдрал чинь бол нэлээд дардан шулуун сайхан байх нэ. За гэр бүлтэй хосуудын хувьд бол угаасаа бүр суух ёстой хүмүүс нь суучихсан, үзэх ёстой хувь тавилангийнхаа сорил хувь тавилангийнхаа хичээлүүдийг үзээд явж байгаа юм байна. За харин синглчүүдийн маань хувьд ойрмогдоо юу байна вэ? Айтах юм наашлах нөө. Ой, хоёр хүн дундаас жоохон сонголт хийх гээд хийж чадахгүй ингээд нэг яг харилцаа үүсгэсэн яваал байгаа юм байна те. Тэгээд алийг хийх вэ гэдэг дээр жоохон эргэлзэж байгаа байх. Тэгжэл бүр нэг энэ хоёроо болоо шинэ хүн гараад ирэх шинжтэй байх юм. За тэгээд та сингл байгаад хэрвээ гэр бүл болох нас маань одоо оройдлоо гэж бодож байгаа бол бити сандраараа удахгүй бүр гэр бүл болох хүнтэйгээ
учрах чинь шүү. Нэг яа бити их сандраараа зүгээр болдог юм болдгоороо болоод яг жинхэнэ гэр бүл болох хүн чинь гараад ирэх юм байна. За тэгээд дан сингл хүмүүсийн талаар бас синглчүүдийн талаар уншлага хийх үү яах вэ? Ер нь зүгээр сэтгэл хэсэг дээр ямар төрлийн дараагийн уншлага юу мэдхийг хүсэж гин, юу сонирхож байгаагаа үлдээж олно шүү. За ингээ бүгдэнд нь сайн сайхан бүхний дээдийг хүсье. Альва зүйлийг шууд тархиндаа ургуулж бодож та мэдрэмжтэй. Гэхдээ мэдрэмжийн яг зөв энэ удаад ажилласан үгүй юу гэдэг дээр нэг чеклээд үзээрэй. За нэг тиймэрхүү тавгүй асуудал гарах юм бол за ингээ амжилт хүсье. Баяртай.